Бүгдээрээ сайн бацгаана уу? Ээлж нэмэрчлэгтэй тавтай морил. За өглөөнийхөө сүү сайлны ажлаас ихч бит хоёр орж ирээд өчигдөр орой хүүлсэн сүүнийхээ өрмийг аваад цайгагаал дээр хичээ гарч ирсэн. Голын хүүтэ усаар угаахаар арс маань айгүй гоё сэргээд би ч гэсэн өөрөө айгүй гоё олоо авчдаг. Гоё голтой газар агаагийнхаа давуу талыг ашиглаад өглөө болгон хүүтэн голын усаар нүүрээ угааж байгаа. За хүүтэн усаар угаахаар айгүй сайн шүү те. За тэгээд нүүр гараагууд ороод ирсэн чинь цай маань буцалсан байсан учраас цайгаа юугээд өглөөний цайгаа уучаад өнөөдрийнхөө ажилд орлоо. За өнөөдөр яах вэ гэхээр манайх жижиг гэрээ тогтчулнаа. Өчигдөр болохоор том гэрээ тогтчулсан. Ер нь бариад нэлээд удацсан ч гэсэндээ яг сайн тогтчуулахгүй л яваад илаа. Тэгээд одоо нэг гоё тогтчуулаад авчих юм бол манай хоёр гэрийнхэн чинь ер нь бол голдоо тэгэл жижиг гэртээ бараг тусдаг. Жижиг гэр гэж хэлж байгаа ч гэсэндээ манай энэ гэр болохоор их 6 хамт. Манайхны гэр өөртөө 8 хамтаа болохоор л жижиг гэр гэж хэлж байгаа юм. Тэгээд энэ сайхан гэрээг аавыг маань улсын аврагын малчин болоход бэлгэнд иржсэн. Тийм гоё бүтэн хийтэй юм гэр байгаа. Бүхэл гоё буян шингэсэн гэртэй. Эндээ сайхан цагаан идэгээ хийн, хоол ундаа хийн. 100 бол тэгэл амьдрал энд өрнөдөг. Тэгээд 100 халуун штэ, тийм учраас хоёр гэрээ болохоор сайхан цэвэрхэн байлгаал өдрөн жижиг гэртээ яж байгаа л оройд малын ажилд дуусаал гэртээ орж унтдаг. Гэрээ ерөнхийдөө тогтчулчихлаа. 2 ор нэг хүүхдийн бор хоолны ширээ, тогооны төмпүүжиг, тэгээд мэдээж цагаатай хийх тогоонууд, усны сав гээд нэг яг хүний өдөр тутмын амьдрал авахд хэрэгтэй зүйлсийг жижиг гэртээ тавьсан байгаа. Жижиг гэрийнхээ хөшиг цавгийг манайх контейнерт хийсэн байгаа. Тэгээд сумын төвийнхөөроо дараа авч ирээд гялс гүйлгчнээ ядах юу ах вэ? Энэ төмөр бүртээ ор болохоор манад аав ээжээр маань хурим найраа хийгээд гал голомтой бадраагаад 30 гаруй жил болж байгаа. Тэгээд өвөө эмээ маань анх тустай гарахт нь өгжсэн гэсэн. Тэгэхээр нэг 30 гаруй жил болж байгаа. Харин саяны модон орлохоороо манад 20 хэдэн жил болж байгаа юм хоёр оройгаа. Тэгээд энэ хоёр оройгоо том гэртээ тавьдаг байжгаад энэ жил өглөөс жижиг гэртээ оруулсан байгаа. За тэгээд мэдээж айраг, тараг гээд цагаан идэгээ мэдээж жижиг гэртээ айлгана. Тэгээд сайхан салхич авар гүүхэд жоохон сэлүүхэн байхгүй бол халуун өдрүүдэд хэцүү учраас олон тавилга тавьсангүй. За тэгээд гэрээ тогтчулчаад октоодыгаа усанд оруулаад өөрсдөө ус толгоогоо угаагаад ариун цэврээ сахичаад бороотоо сэрүүхэн өдөр байгаа учраас ихч бит хоёр дахь хоол хийхээр шидлээ. Тэгээд мэдээж гэрийнхнийхээ дуртай цовинг ярьж байгаа тийхэр боллоо. Манайхан ч угаасаа цовин дуртай. Тэгээд ихч бит хоёр бол ажиллаа тэгэл хувааж аваа гэл зулаал хийцэн байгаа. Тэгээд амт бол үнэхээр гоё болсон. Яг сайхан хоолоо хийгээжсэн чинь өвхөр маань ирж таарад орой ажилдаа гарах цаг болжээ. За тэгээд хоолоо идчихэд өвхрээ саагаад орж ирж сүүгээ хөөрүүлээд өглөө хөөрүүлсэн сүүгээ бүлээлж айргалуугаа хийгээд өнөөдрийн маань урт өдөр ингээд босч байна. Тэгээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.